санхүүгийн зохицуулахаар нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр үзүүлж байна. Даатгал бидний амьдралд. Амьдралд учирч болох аливаа эрсдлээс урдчин сэргийлэх гинтийн аюул осол байгалийн гамшигт үүссэн тохиолдолд эрсдлийг дангаар үүрхгүй байх боломжийг даатгал бидэнд олгодог. Даатгал бидний ирээдүйг эрсдлээс хамгаална. Эрдэнэс одоо танах ямар бизнес эрхэлж байна? Манай хуваарь дэлгүүр ажилладаг, хажуугаар нь оёлын бизнес эрхэлдэг. Өрхөө орлого нь огт тасардаггүй шүү. Даатгалын орондоо жилдээ нэг төлөхөд санхүүгийн хувьд огт асуудал байхгүй. Манай хуваарь дэлгүүр ажилладаг. Хажуугаар нь оёлын бизнес эрхлээд өрхөө орлого тасардаг учраас жилдээ нэг удаа даатгалын хураамжаа төлөхөд санхүүгийн хувьд ачаал байдгүй гэж Эрдэнэсийг ярьлаа. Тэднийх өмнө нь захиргааны доголдолын улмаас гэрн бүрэн шатаж зөвхөн өмсөн хувцастайгаар үлдэж байж. Хүү ерэн зовлонг бээрээ тулж байжлаа тэр үед ямар хэцүү байсныг мэдэрдэг юм байлээ. Тэр үед бол надад үнэхээр хэцүү байсан. Тухайн үед Эрдэнэсийг хашаа башингаа даатгуулаагүй. Харин зөвхөн мотоциклаа даатгуулсан байсан учраас даатгалын сангаас 100,000 төгрөг авчээ. Энэ үед л Эрдэнэсийг даатгалын ач холбогдлыг илүү мэдэрч сайн ойлгосон байна. Одоо бол би даатгалсан байгаа учраас ямар нэг эрсдэл огт санаа зовдгоо санаа зовцуулах ажиллаа хийдэг. Үн цэнтэй бүхнээ хамгаалъя. Эргэн та эд хөрөнгө даатгуулснаар байгалийн хүчит шуурга аадар бороо цахилгаан гал дүртэх галж шатах үер усан тавтах цас цутан дарагдах гадны нөлөөллөөс болж сүрэх зарим эзүүлсээ хулгай дадах зэрэг таагүй үйлдэлээс гарах хохирлыг даатгалж шилжүүлж учрах санхүүгийн дарамтыг хөнгөвчлөх боломжтой. Өнгөрсөн жил үерийн ус давж орж иж Герман үер татсан. Харин хашаа башингаа даатгуулсан ачаар манайхан давж чадсан. Тэгэл тэр үед бид нэр даатгал бидний амьдралд маш их хэрэгтэй гэдгийг л ойлгосон. Гэнэт учирч болох хохирлыг урдчлан харж чадахгүй ч түүнийг урдчлан хамгаалж болдог. Даатгал бидний ирээдүйг эрсдлээс хамгаална. Бичил даатгалын зорилго бол ард иргэдийн одоо эргийг өрөх гэрийн амжиргаа болсон тэр их хөрөнгө тэр их амжиргааны их үнсрийг л залгуулдаг тэр зүйлийг л хамгаалах асуудал байгаа юм л да. Тэгэхээр иргэд маань өөрсдөө тэр мэдээллийг ойлгож хүлээж авахын тулд бол санхүү даатгалынхын мэдлэг боловсрол энэ бол зайлшгүй шаардлагатай. Тэрнээс огт одоо мэдлэггүй тийм боловсрол муутай хүн бол даатгал гэж яриад байхад ойлгохгүй. Даатгалын ач холбогдлыг бол өөрөө бол нэг төдийлөн одоо урд нь хүртэж байгаагүй болохоор тэр хүнд бол энэ бол их хол сонсогдно. Тийм учраас энд бол юуны өмнө бол одоо нийт иргэдийн санхүү даатгалын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд бол анхаарч энд бол зориулсан одоо хөтөлбөрийг улсын хэмжээнд бол одоо хэрэгжүүлэх шаардлагатай байна. Та өөрийн орон сууц, гэр хашаа башин, ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга эд тогшил, агуулгын болон лангууны бараа бүтээгдэхүүн үнэт эдэл зэрэг эд хөрөнгөө даатгуулж байна. Та хөрөнгөө хэрхэн үнэлж даатгуулах вэ? Даатгуулагч та өөрийн хөрөнгийн хийц, материал, чанараас хамааран зах зээлийн үнэлгээгээр хөрөнгөө үнэлэн даатгуулна. Үн цэнтэй бүхнээ хамгаалъя. Урьдчилан 2012 онд хүүхдүүд маань санамсруу байдлаасаа болоод гал алдаад өстой нүднийхийн зурал башингаа алдсан. Эрсдэл хэлж ирэхгүй хийсчирнэ. Нэг л өдөр
гал давтаж болно, үер давтаж болно. За амьдрал дээр одоо хүмүүс одоо гудманд хашаанд мөс нурмаа ил асгаж өвсөө шатаах гэж байгаа гэж байшингаа шатааж юм тийм ээ. Өдөр тутам гарч идэг энэ амьдралын эрсдлүүдээс амьдрах орон сууц тэр олон жилийн туршид хөрөнгөлүүлсэн хөрөнгө гэр ашаа байшингаа алдуул яах вэ гэдэг талаар бас бодож үзэх хэрэгтэй. Энэ хамгаалах гол арга хэрэгсэл бол даатгал гэдгийг ойлгох цаг болсон. Тэр үед би даатгуулаагүй байсан бол өстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг л юм маш хүнд байдалд орох байсан. Харин одоо бол би нөхөн төлбөрөө авч сайхан байшинтай болсон. Генет учирч болох хохирлыг урдчлан харж чадахгүй ч түүнийг урдчлан хамгаалж болдог. Даатгал бидний ирээдүйг эрсдлээс хамгаална. Сүүлийн жилүүдэд иргэд нийгмийн болон техник технологийн дэвшлээ дагаад үнэтэй эд хогшил худалдан авч хэрэглэх болсон. Үүний нэгэн тод жишээ бол Увс аймгийн Өндөр ангаас сумын иргэн Сүхбаатарх. Сүхбаатархын гэр бүл өнгөрсөн 101 орчим төгрөгөөр 42 инчийн зурагт худалдан авчээ. Цахилгааны гэмтэл, гал ус, хулгай зэрэг эрсдлээс хамгаалж зурагтаа даатгаад 10,000 орчим төгрөгийн хураамжийг жилдээ нэг л удаа төлдөг. Сүхбаатарын хэрэгтэй ийм үнэтэй эд хөрөнгийг байн худалдан авч чадахгүй учраас даатгуулах зүйтэй. Өмнө нь би гэрээсээ гараад ажилдаа явахдаа гэрт хулгай орчихвээ, гал ус алдчихвээ гэж дандаа сэтгэл төгсөж имэж явдаг байсан. Харин одоо эд хөрөнгөнд минь эрсдэл гарсан ч даатгуулчихсан учраас айх зүйлгүй тайван болсон гэж ярьсан юм. Үн цэнтэй бүхнээ хамгаалав. Манайх гэр оролын захын дүүрэгт амьдардаг юм аа. Хоёр хүүхэд хичээлд яваад эхнэр тэр ажилтаа байсан агуурыг гэрт нь хулгай ороод хамаг өнгөтэй өдөө өдөгсөл юм аваачсан. Тэр чих уурч байсан. За байгалийн давтшгүй хүчин зүйл гэдэг юм уу, хүний нөлөөгөөр үйлдэж байгаа эрсдлийг бол хүн бол бас урьдчилан анхаарч гэж явах хэрэгтэй. Ер нь бол энийг урдаас мэдээд энэ эрсдэл ирнэ гэдгийг бол одоо бас шууд мэдэх боломжгүй тийм ээ. Мэддэг бол хүн болгон л өөрийгөө эрсдлээс хамгаалчихна. Тэгэхээр энэ ялангуяа байгалийн юм шиг энэ тухайн хүчин зүйл болгоомж үйлдэж байгаа энэ асуудал маань одоо ямар ч тохиолдолд ирж болчихгүй. Тийм учраас иргэд ер нь эрсдлээс өөрийгөө урьдчилан сэргийлж хамгаалж сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой байханд л одоо эрсдлийг даван туулж одоо баг хөрөлтөд даван туулж чадна л гэж. Тэр азар эхнэр маань даатгуулсны ачаараар хөндлөлбөр авч түүнээсээ ч илүү сайхан болсон да. Генет учирч болох хохирлыг урдчлан харж чадахгүй ч түүнийг урдчлан хамгаалж болдог. Даатгал бидний ирээдүйг эрсдлээс хамгаална. Манай улсад иргэдийн даатгалын хэрэглээ, даатгалын боловсрол бол аюул сул байгаа. За энэ бол олон хүчин зүйлтэй холбоотой. Биний түрүүний хэлдэг нөгөө нэг манай дорныхны ялангуяа энэ манай Монголын нүүдэлчин улсуудын тийм ээ эрслийг даван туулж гарч байгаа арга замууд өөр байсан толботой. За яг даатгал одоо энэ сонгодог үүсч өгсөн улс орнуудад бол даатгалын боловсрол бол маш сайн. Одоо чинь татврын талаар банкны зээл одоо хадгаламжийн үйлчлэгийн талаар бид нар харьцангуй ойлгох сайтай байдаг. Тэр болгон даатгалын талаар ойлголт мэдлэг бол бага байдаг. Одоо чинь хураамж гэж юу, яаж үнэлүүлэх ёстой, тэгээд нөхөн төлбөрөө яаж авах юм тийм ээ. Яаж хохирохгүйгээр үйлчлэгийг авч явах вэ гэдэг тал дээр айгүй мэдлэг хүмүүс бага байдаг. Тэгээд энэ тал дээр бол одоо ялангуяа санхүүгийн зохицуулахаар бусад байгууллагууд бол анхаарч одоо сүүлийн жилүүд маш анхаарч ирж байгаа л да. Нөгөө талаасаа бол иргэд даатгуулагч нар маань тэр мэдээллийг хүлээж аваад одоо тэрийг бол зүгээр сонсоод өнгөрөх биш. Тэрийг одоо жинхэнэ одоо өөрийнхөө амьдралд хэрэг болгож одоо тэрнийхээ дагуу даатгуулдаг болох ийм шаардлагатай байна. Орлого багтаа иргэнд чиглэсэн даатгалын энэхүү бүтээгдэхүүний онцлог нь нэгдүгээрт
хураамжийн хэмжээ бага. Тухайн иргэнд санхүүгийн дарамт бэрхшээл учруулахгүй байх хямд үнийг тариф бодлоготой байна. Хоёрдугаар нөхөн төлбөрийг шийдвэрлэх хугацаа хурдан байх. Гуравдугаар нөхөн төлбөрийг авахд бүрдүүлдэг бичиг баримт олон биш болсон байна. Энэ бол Эргэн Батагийн хашаа байшин. Цэнгэр дэлгэцийн өмнө дуснасаа үзэгч та өөрийнхөө эд хөрөнгийг бүртгэж үзсэн үү? За тэгвэл Батагийн эд хөрөнгийг бүртгэх ажилд хамтдаа орцгоё. Бата байшингаа анх 12 сая төгрөгөөр босгосон. Биднийх 2. Галдууных нийт үржлийн тооцоолоо 1 сая төгрөг. Тэнд байгаа өргөч нь 700 мянган төгрөг. Угаал машин 450 мянган төгрөг. Том өрөөнд байгаа зурагт 400 мянган төгрөг. Ор буудингийн бүгдийг нийлүүлээд тооцоод 1 сая 400 мянган төгрөг гэх мэт. Нийт томоохон эд хөрөнгийн тооцоол 20 орчим сая төгрөгийн эд хөрөнгө энд бүртгэлтэй байна. За тэгэхээр Бата энэ бүх эд хөрөнгийг ер нь хэдэн жилийн хугацаанд цуглуулж бий болов? Би өөрөө тээврийн жолооч хүн л дээ. Тэгээд анх хоос хаашаа хөдөлж аваад. Тэгээд нэг 5 дахь удаа сайхан байр оронтой болъё гэж яг 8 жил хөдөлсөн. Тэгэл одоо ийм сайхан байртай их сайхан амьдарч байна. Үзэгчдээ тэгэхээр манай Бата маань 8 жил ууггүй хөдөлмөрлсөн үр дүнд ийм сайхан байшинтай болсон байна. Баяр хүргэе. Учрыг үйл зуршинтэй хүрчтэй тий. Ер нь Бата эрсдлээс хэрхэн хамгаалах алхмууд хийж байна? За яста. Огт юм хийж байгаа шүү дээ. 8 жил цуцалтгүй зүтгэж амь амьдралаа босгосон Бата 8хан хоромдол галд өртөж байна. Эрсдлийн аюул. Хэлж биш, хийсч ирдэг. Та нэг сайн бодоод үзээрэй. Хэрвээ Бата даатгалд хамрагдаагүй энэ хэвээрээ байгаад байна гэвэл гинтийн эрсдлийн хохирлоо өөрөө дааж бүхнийг шинээр эхлэх болно. Эрсдэл гэдэг маань хоёр янзын талтай байж болно шүү дээ. Сайн муу үр дагавартай эрсдлүүд байна. Хөрөнгө оруулалт эрсдэл сайн муу үр дагавартай. Нэг бол алдан, нэг бол олон. Зарим эрсдэл нь зөвхөн муу үр дагавартай эрсдлүүд байна. Галт төмөр байгалийн ам шиг эрсдэл зөвхөн муу үр дагавартай. Тэгэхээр эндээс аваад харахад зэрэг эрсдэл бол таны хилж тааварлаж чадахгүй нэг алхмын цаадах зүйлийг хэлээд байна. Хэрвээ Бата харин даатгалд хамрагдаж бүх эд хөрөнгөө даатгууллаа гэж үзвэл Бата бүх эрсдлээ өөрөө биш харин даатгалын компанид хариуцуулан эрсдлээс өөрийгөө хамгаалж амар тайван амьдрах болно. Ирээдүгөө эрсдлээс хамгаалж үр хүүхэд амьдралаа баталгаажуулсан би Монгол улсын иргэн. Үн цэнтэй бүхнээ хамгаал. Ирээдүйд учирч болох хохирлоос өнөөдөр хамгаалах нь үнэхээр муу ёр гэж юу? Хүний хэвийн амьдралыг алдагдуулж, заримдаа бүр буснууч болох золгүй явдал, осол аваар, гал төмөр, газар хөдлөлт, үер ус, салхи шуурга энэ бүх аюул хэлж ирдэггүй. Өнөөдөр маргааш нөгөөдөр таагүй зүйл тохиолдох, эс тохиолдохыг бидний хэн ч үл мэднэ. Харин даатгал бол бидний ирээдүйн баталгаа юм.